Тиймэрхүү нэвтэрч орохдоо тус тусын линкээрээ орно. За линкээрээ оронгууд нь нэвтрэх нэр нууц үг гэсэн ийм талбар дуудагдаад харагдана. За тухайн цэцэрлэгийн хаягийн мэдээлэл маань байна. За дээрэс нь энэ дээр нэвтрэх нууц үг хийх хэсэг маань байгаа. За нэвтрэх нэр дээр бол манайхаас шууд менежер 1 2 3 гэсэн нэвтрэх нэрийг бол үүсгэж өгч байгаа. За тэгэхээр дотор нь ороод бол нэвтрэх нэр нууц үг бол солих боломжтой. За ингээд нэвтрээд орчин. За орчингууд хамгийн ихэнд за эхлэл хэсэг маань харагдаж байгаа. За эхлэл хэсэг дээр бол хэдэн багш нар байгаа юм те. За хэдэн суралцагч байгаа юм гэдэг мэдээллүүд маань харагдана. За бүтэц гэдэг хэсэг дээр хамгийн ихэнд байгууллага бүртгэнэ. За байгууллагынхаа мэдээллийг бол бүртгэнэ. За энэ харандааны зурган дээр дараад мэдээлэл засварлах гэдэг үг маань гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээлэлээ засварлахаараа орж байгаад усны дугаар, имэйл хаяг, за дэлгэрэнгүй хаягаа бүртгэж өгөөд за тэгээд хадгалах товчлуураа дарна. За тэрний дараа болвол хэдүүлээ. За байгууллагын мэдээллийг бүртгэгчлээ тий. За тэгэх юм бол дахиад хичээлийн жил байгаа. За хичээлийн жилээ оруулж өгнө шүү дээ. За засварлах гэдэг дээрээ дараад за 24-25 оны хичээлийн жил гэдгээ баталгаажуулаад хадгалчихнаа гэсэн үг. За энэний дараа болохоор хэдүүлээ багшийн мэдээлэлээ татна. За багш нар гэж оронгуудаа хэрэглэгч дотор багш нар гэж орж ийн тий. За тэгэнгүүт энэ дээр SSS татах гэдэг ингээд баатан маань харагдаж байгаа. За SSS багш татах гэдгийг SSS татах гэдэг товчлуурыг дарлаа. За тэгэхээр хэдэн багш татагдсан бэ гэдэг ингээд мэдээлэл маань харагдана. Тэнгүүд төлөв маань шинээр татсан гэдэг одоо ингээд SS дээр бүртгэлтэй байгаа бүх багш нарыг бол ингээд татцсан. За одоо шууд их нүүдэлтэй хадгалах гээд их нүүдэлтэй хадгалж байна. За ингэж багшийн мэдээлэлээ татах нь байна гэсэн үг. За одоо багшийн мэдээлэл татсны ар дээр хэдүүлээ бүлгийн мэдээлэлээ татна. За SS дээр мэдээж бүлэг маань бүртгэлтэй байгаа шүү дээ тий. За бүтэц тохиргоо дотор бүлэг гэд орно. За бүлэг гэд оронгууд нь энэ дээр бол хоосон талбар гарч ирж байгаа. За SSS бүлэг татах гэд дарлаа. За тэнгууд нийт SSS татагдсан бүлэг нь 17 бүлэг байна гэдэг мэдээлэл маань харагдаж байна. За тэрийг их нүүдэлд хадгалах гэд хадгалчихнаа гэсэн үг. За тэгээд нийт 17 бүлэг амжилттай хадгалагдсан 17 гэдэг мэдээлэл маань харагдаж байна. За ингээд бүлгээ татчих нь байна. За тэрний ар дээр юу хийх вэ гэхээр одоо суралцагчдаа татна. За тэгэхээр хэрэглэгч дотор ер нь багш суралцагчд маань байж байгаа нь шүү дээ тий. За суралцагчд гэдэг хэсэг рүү орлоо. За энэ дээр бас хоёр баатан маань харагдаж байгаа. Нэг нь жагсаалт харагдаж байна. Нэг нь суралцагчд татах харагдаж байна. За тэгэхээр SSS суралцагч татах гэдэг товчлуураа дарлаа. За тэгэхээр мэдээж уншаад төдөн суралцагч байна гэсэн мэдээлэл маань гараад ирнэ. За SSS татагдсан суралцагчийн доо 749 суралцагч байх нь шүү дээ. За ингээд хаахаа дарлаа. Дараа нь их нүүдэлд хадгалахаа дарна гэсэн үг. За тэгэхээр дандаа SSS татсныхаа дараа их нүүдэлтэд хадгалаад явнаа гэсэн үг. За ингээд нийт 751-ээс амжилттай хадгалагдсан 751 гэсэн мэдээлэл маань гарч ирж байна. За ингээд багш болон суралцагч бүлгийн мэдээллүүдээ бол татаж авнаа гэсэн үг шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.